Хүн бүрийн ажиллахыг хүсдэг топ компаниуд эсвэл хурдцтай өсөж буй стартапууд тэдний дунд яг юу болдог вэ? Бид өнөөдөр хаалганы цадах нууц руу өнгөж бодит орчинтой танилцахаар ирлээ. Байгууллагын соёл, ажилтнуудын сэтгэл ханамж, цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждгийг өнөөдөр бид судлах болно. Mogul Workplaces эхэлж байна. Let's go. Та нар очир ундраа гэж сонсч ирсэн байх те. Би өнөөдөр эдний офстэй танилцгаад Алтан жолоо тааврын гадаа зогсож байна. Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага нь rebranding хийгээд Очин Finance болсон юм бэлээ. Тэгээ бүгдээрээ орж танилццгаая. 12 давхарт байдаг гэсэн. За би 12 давхарт гараад ирсэн байна. Иш болохоор group компани нь, энд болохоор банк бус байгаа. Орцгоё. За энэ чинь энд царайгаа ууршлах юм байна. Pose авах. Authenticating Failed. Сайн байна уу? Царайгаа уншуулж ордог юм шүү дээ. Сайн байна уу? Таны хин гэдэг вэ? Манай болор эрдэнэ. Юу гэдэг вэ? Бизнес шинжээч. Жохон хоцроод ирсэн үгүй юу? Би яг цагтаа л ирсэн байна. Манайх ер нь ажилтнуудаа зориулсан уян хатан цагтаа. Яг л цагтаа ирсэн байгаа шүү. Тэгвэл хамаагүй юм шүү дээ. За уушлаарай. Зя орж ирсэн чинь шууд ажил буцалж байна. Өнөөдрийн миний бүтэн өдрийг өнгөрөөх офис. Орж ирээд анхны сэтгэл бол амар гоё цэлгэр юм байна. Цэлгэр том. I'm so excited. Бүр за юу байгаа бол гэд хүмүүстэй хурдан танилцахыг хүсэж байна. За ямар ч гэсэн ийшээ яваад эхлэе. Тасгалт орё. Баруун. Та нарын явж байгаа аян сонсож байна уу? Баярлаа. За ямар гоё дасгал юм бэ? Өстой гоё ирч хүчтэй болд юм биш үү? За таны хин гэдэг вэ? Их цэцэг гэдэг. За та хэр удаа ажиллаж байгаа вэ? За анх байгуулагдсан цагаас нь эхлээд 18 дахь жилдээ ажиллаж байна. Тийм үү? 18 жилийн өмнө байгуулагдсан гэсэн үг үү те? За анх таны одоо ямар ажлын гараагаар одоо ажиллаар эхэлжсэн бэ? Анх ерөнхий нэгтлэн бодогч офис менежер гэсэн ажлаар эхэлжсэн. Тий анх 3 ажилтнтай 2008 онд байгуулагдчихсан. Яагаад та одоо ингэж удаан ажиллахыг одоо сонгосон бэ? За би байгууллагатаа олон жил ажиллахдаа байгуулгын соёл миний үнд зүйлтэй маш сайн нийцж байгааг ойлгосон. Одоо хамт олонны эерэг уур амьсгал, ажлын байрны таатай орчин нөхцөл энэ одоо удаан ажиллахад нөлөөлдөг. Тэгээд хүүхдээ ч гэсэн энэ байгууллагад ажилласаа гэж хүсдэг. Би чинь өөрөө нэг юм хальт гэж ярих нь буруу юм шүү дээ. Би чинь 2 жил гарan баг 3 жил ийм санхүүгийн салбартаас ажиллаж исэн. Буцаад нутагтаа ирсэн шиг санагдчих. Юу ямар гоё өнөртж байна кофе. За энэ бол ингээд цайны өрөөний юм байна. Тэгтээ relax room. Цайны өрөөтэй танилццгаая. Бас хөөрхөн загас нуудтай юм байна шүү дээ. Сайн уу? Та нар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Гой царайлагын цагаснууд шүү. За одоо өөрийнхөө гэр шиг ихлэ кофе уучаад юм ярихгүй бол яг миний сүнс орж ирэхгүй юм гээд. За кофегаа уусан юм чи одоо бүгдээрээ явж кофений яриа хийцгээе. Нөгөө нэг тамхины цэгийн яриа би тамхи туцдаггүй л дээ, тамхи бити татараа. За энэ хоёр л оч. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За та хоёр маань ямар албан тушаалд ажилладаг вэ? Өөрсдийгөө танилцуулаач. Ахлах нэгтлэн бодогч Баццэг. Санхүүгийн ажилтан Батхан Чимэг байна. Танай цайны өрөө үнэхэр гоё юм байна. Одоо өстө таалагдаж байна. Харин тийм ингээд гоё гадагшаагаа хараад өглөөний 2 чүчийг аваад кофе гоосоо бас гоё. За гурлаа юм буу халны бишээ суунаа. Өдрийн мэнд. Захирлна. Тэ дид захирал. Танай захирал хэр нээлттэй хүн бэ? Ер нь дэжгүй шүү. Гайгүй. За бүгдээрээ захиралтай очиж ярилцлага хийцгээе. Сайн байна уу? Сайн байна уу?
Би сая цайны өрөөнд ажилттай нь ярилцж илаа л да. Тэгсэн чинь айгүй нээлттэй хүн байдаг гэдэг чинь та хэр нээлттэй байдаг вэ? Яг хоо ер нь бол нөгөө ганцхан би гэлтгүү. Ер нь манай байгууллагын удирдлагууд нээлттэй хүмүүс ер нь байдаг. Бид нар ажил ямар нэгэн одоо шийдвэр гаргах бүхэл үйл ажиллагаанд ажилтнуудаа нэлээд их оролцоог хангадаг. Ер нь нэлээд хамтарч ажилладаг талтай. Тэгээ манай байгууллага ер нь жоохон бас нэг соёлын нэг хэлбэр юм уу? Тэгэхээр ер нь ганцхан би нээлттэй биш ер нь. Тий. Бүгдээрээ нээлттэй гэж Ерөнхийдөө манай удирдлагын магийнхан бүгдөө нээлттэй. Тий. За надад үнэхээр их таалагдлаа. За баярлалаа. Өнөөдөр манад аягүй happy hour өнгөрүүлээрэ. Та үнэхээр гоё харагдаж байна. Баярлалаа. За баярлалаа. Надад айгүй тийм гоё чөлөөтэй нээлттэй санагдлаа. Тэгээд ягаад чинь за энийг хэлэх нь ингэ зөв ч юм уу буруу ч юм уу би сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч зүйл хэлчихье. Эмгтэй цэцэрлэгтэйсэн шүү дээ. Тэгээд тэр нь шууд энэ офисийн орчин гоё цэвэрлэн байдал ч юм уу. Тэрнээс нь шууд ингэ мэдэгддэг юм байна. Эрэгтэй хүмүүс юм хөвчлээ шүү. За эдний офис бол үнэхээр харж ярих юм үнэхээр ихтэй юм а. Бараг манай контентын хугацаа багтахгүй юм шиг байна. За одоо юу хийх юм зөндөө байна. Ажил зөндөө байна. Одоо бүгдээрээ хүмүүсээс ярилцлага авъя. За сайн байцгаана уу? За гурлаа танилцъя. Сэмнэ бисмэдэр ташнам. Хүний нөөцийн менежер инхнэр. За та байгууллага танилцуулаач. За манай байгууллага 2008 онд бас хойш татвартай үйл ажиллагаа явуулж байгаа. Манай ажилтнуудын 40% нь зээлийн мэргэжилтнүүд. Үлдсэн нь бол манай бэк офис дээр хүний нөөц, маркетинг, IT, санхүү, эрсдэл дадлах хэмээн албад туваарлаж ажилладаг. Энэ нь болохоор co-working space гэж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа бүгдээр ноутбуктэй юм чинь тэгэл ноутбукаа барайл хаасаагүй ажиллах боломжтой юм тий. Тэгээ би өнөөдөр бас танаа ярамгийн салбар дээр очиж даалгавар биелүүлэх юм. Очон Finance-д ажиллахын benefit цалингаас гадна ямар давуу талтай вэ? За манай компани ерөнхийдөө бол ажилтнууд болон тэдний гэр бүлийн сайн сайхны одоо байдалд нийгмийн баталгааг дэмжих зорилгоор бол тодорхой хэмжээний хөнгөлөлт хангамжууд бол байдаг байгаа. Тэрэнд нь жишээ нь 30 төгрөг бүхий хүртэл эрүүл мэндийн даатгал, гинтийн ослын даатгал ордог. 30 саягийг сонссон чинь нэ штэ тий би бүр вау гэж бодсон зөө. Ажилтны эрүүл мэндийн өвчин зэрэглэх үзлэг ордог. Мөн ажилтны хүүхдийн бас гинтийн ослын даатгал. Хүүхдүүд нь хүртэл бас гинтийн ослын тү те гинтийн ослын даатгалд хамрагдах боломжтой гэж энэ тэр бол яг айгүй том benefit гэж би харж байна. Тань дурын эрүүл мэндийн даатгал зэрэг бол орж ажилтнуудад одоо benefit өгч явдаг байгаа. Back office дээр нь одоо дундаж ажилтны нас нь хэд байгаа вэ? За манай дундаж нас 35. Ингээ хамгийн залуухан ажилтан хэдэн настай вэ? За насын би хүнээс нь асууж идөө. Гэтэ хаан суудгийг. Гамбаяр уу? Манай гамбаяр энэ цавж байгаа. За тэгвэл хамгийн залуухан гамбаяртай бүгдээ очиж уулзцгаая. Офисоос гамбаярыг олох болно. Гамбаяра харвас энэ цавж хэлээ. Хай. Гамбаяр. Тийм ээ. Хэдэн настай вэ? 24. Тийм. Юу идэв? Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэй. Ажилд ороод хэр удаж байгаа вэ? Хагас сар болж. Тэгэхээр яг ямар ажил гэсэн үг вэ? Ер нь бол за галтгоогоор ярих юм бол төмс ногоогийн тэрэлдэг гэх юм. Ямар гоё харилтээ. За би ши суугатыг. Энд хэн суудаг юм бол хальт сандлыг авчих уу? Сокогийн сандал дээр суучия. Соко ханага. Соко таны өрөнд хоол ажиллаа. Энэ юу юм? Энэ Азийн пирамид. Даадаагаар завчраг үл. Завчрах гал хүлээж байгаа юм шүү те. Найдчихлаа. Бэг өөр хүн барьж болт юм уу? Болно. Вау. Очон Finance-д ажиллах ер нь ямар хөө байна? Яг шинэ ажилтны үед бол хамт олонны үед бол амар гоё найрсаг. Ер нь амар тийм гоё нээлттэй байгаа амар таалагдав. Би чинь орохдоо нөгөө шууны баган жиргэн дидчихэж та чи цай кофе авчир гэх юм болоо гэсэн. Амар гоё найрсаг л хатдаг шүү дээ. Бараг намайг илүү бараг гэрэлдэг шүү жоохон гэдэг. Ямар өөр юм бэ? За өөр тэгвэл ямар бенефит вэ? Өөр чинь нэрээ бид чинь нөгөө улирал болгоныг багийн хамт олонны нэг уур амьсгалыг сайжруулах нэг 100,000 төгрөг өгдөг байхгүй. За. Тэг яг тэрнгээрээ гоё бүрэндээ ингээ хангаут хийгээл боулинг тоглодог ч юм уу. Гэхдээ би сүүлийн сарын 100к-аараа бисэд тоглолт. За яг тий. Баярлаа. Ажлаа амжилт хүсье. Баярлаа. Баяртай гамбаяр. Баяртай. Сая гамбаяр хиттэй гэлээ. 24 настай. Үе хүүхд төрөөд ирлээ шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу?
Хүүхэд нь ажил дээр нь ирж болт юм уу те? Үгүй цэцэрлэгээс нь аваад ирж байгаа. Цэцэрлэгтэй юм шүү дээ. Манай ажил чи өөрсдийн овчун kids гэсэн цэцэрлэгтэй байхгүй. Хүүхдүүдийн цэцэрлэгтэй юм бэлээ. Come on, юу гэсэн үг юм бэ? Ингээд нэг хөөрхөн жижигхэн хүүхдүүд ингээд гүйлдээд байж идэг гэсэн угаасаа тэгэхээр амир. За энэ болохоор зоос гинэ. Тэг ингээд 7 ширхэг байгаа. Зоосыг ингээд гингууд дуг гэд эргэлдэж байгаа. Тэгээ тэрнийх нь бүх хийвэн гинэ. Зя. Сэмэнүү. Утасны өрөөнөөс гарч таны нэр хин гэдэг вэ? Ялган. Юу хийдэг вэ? Боловсролтой ажилтдаг. За тэгвэл энд ажиллахад яг ямар санагддаг вэ? Бенефит байдгүй яадаг вэ? Хамт олон нь ямар вэ? Хамт олон маш найрсаг. Бенефитийн хувьд гэх юм бол бизнес карт, ярианы хөнгөлөлт, фитнес, йог, бассейн, тэгээ зайнаас ажиллаж байгаа ажилчдын зайны нэмэгдэл гэх мэт ордог. Бэнэ Очон Finance-тай холбогдлоод танд юу гарч туслах уу? Танд намайгсаа US-ийг сонсох бах тий. Сайн байна уу? Танаас ярьцлага авчлах уу? Болно. Таны цалин хэд байдаг вэ? Нууц биш бол. Цалингийн хувьд 3.2-оос 4.5 манай нэг дунд чинь. Тим гэдэг чинь ер нь Монгол дундад цалингаас арай дээгүүр гэсэн үг шүү дээ. Тийм байгаа хаа. Ер нь бол дундад цалин сүүлийн яснаа 3 сая байсан санагдаад байгаа юм. Тэгэхээр ер нь бол өндөр болчих жоох. Манай Mogul Workplace болвол одоо офисын орчны бүхий л хэсэгтээ танилцдаг штеп. Тийм чинь бүгдээрээ 0-оо ч гэсэн орхигдуулахгүй угаалгын өрөөлөг орцгаая. Тусгай хэрэгцээтэй хүмүүсийн 0 юм байна. Nice. За одоо 0-д нь хинж байхгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ гяс ороод 0-ыг танилцуулъя. 0 нь айгүй тийм цэвэрхэн юм лээ. Зөндөө олон толтой. Wow! What? Буудлын өрөө шиг юм шүү дээ. Нүүр будаг байт юм шүү дээ. Damn. Хэрэглэл байна, гарын тос, уруулын вазелин, нүүрний будаг арилгагч, нүүрний будаг, сойз, шампу, усны сэнс эндүү. Ийм офис байдаг гэсэн юм уу? За тэгээд байж да би жоохон суултал хилчмээр байгаа хгүй би ингээ олоод суултал нь юу гэж болох вэ? Nice. За гарыг. Тэгээд мэдээж 0 байгаа. Лон зэлийн хилцс. Сайн байна уу? Сайн. IT шүү дээ. Гүй шоолт. IT биш юм уу? Шоогоо жоохон болоод амрыг хэрэл жоохон кодчихдээ. Дөө. Хажуугаараа үндсэн ажил нь шоу хөвлөлөх тэгэл хажуугаар нэг зай завсар гарвал код бичдэг гэсэн юм шүү дээ. Тэгж болно бол. Ер нь тийм. Код бичих хэцүү юу? Гүй энэ шоол хэцүү. Сайн байна уу? Хоёлаа ширээгээ жоохон танилцуулж идэх үү? So cute. Чиний ширээ амар тийм гоё үнэртэй тах юм. Энэ болохоор ер нь бол ажилд орсноос хойш сэтгэл зүгээ спортик гэж авсан юм тоглоомод гэхгүй. За Сар ингээд сард нэг авдаг гэхгүй. Тэгээ энэ миний хаяг. Ямар хөөрхөн юм бэ? Өөртөө орж болно. Чи ямар ажил? Энд ямар албан тушаалд ажилладаг? Дизайнер гэдэг, UX, UI гэдэг. Вау, тийм бахад зүгээр чиний ширээчээс та сонирхолтой. Шүүр бүтээлтэй өнгөрөх шүү. Тэнд кейк асааж байна. Бүгд хамт очие. Та нар төрс өдөр нь болж байгаа юм. Хэний төрс өдөр болж байгаа? За. Би хамт орчих. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За, төрс өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Хэр удаан ажиллаж байгаа вэ гэж асууч. За энэ байгууллагт би 3 дахь жилдээ ажиллаж байна. За та ямар албан тушаалд ажилладаг вэ? За төв салбар зээлийн мэргэжилтэд байдаг. За баярлалаа. Баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Хамт олондоо маш их баярлалаа. Like and subscribe.
Оо, энэ ажилтг юм шүү. За би сая офстэй нь ерөнхийдөө бол танилцчихлаа. Одоо харин яг ярмаг салбар дээр нь очиод тэр нь хамгийн шиг салбар нь гинэ. Тийшээ очиж ажиллах даалгавар авсан. Тэгээ бүгдээ хамтдаа явцгаая. Жохон сандарж байна. Яг юу хүлээж аваад гэж мэдэхгүй болохоор. За би яг одоо Ярмгийн Horse Motors барилгын 4 давхарт Очон Finance руу орох гэж байна. Энд биднийг даалгавар биелүүлэх гээд ирсэн байгаа. За тэгээд бүгд орцгоё. Би Очон Finance-ийн Ярмгийн салбар дээр ирсэн байна. Өнөөдөр би энд ажиллаж даалгавар биелүүлэх болно. Очон Finance. Миний шинэ ажлын байр. За хоёр одоо юун дээр ажиллаж байна? Яг тэр зээлийн судалгаа хийгээд харилцагчийн судалгаа өргөжлүүл явж байна. За өнөөдөр ажиллаж чинь нэг зүгээрээ. Оо за баярлаа. Гоё өнгөтэй юм байна. За ингээ хоёр үнэлэхтэй болсон шүү. За эхний өршлүүлэгч орж ирсэн. Амжилт. Сайн байна уу? Та ишээ суугаарай. Очон Finance тавтай морил би зээлийн мэрэгчлэлтэн Мишельтэй танд юугаар туслах уу? Доороос машин авахгүй зээлээ судлах гэсэн. За та ямар автомашин авахар сонирхож байгаа вэ? Toyota-гийн 65-аар. Одоо урьдчилгаа хэлбэр одоо өгөөд зээлээ шууд шийдвэрлэх боломжтой юм. Эхний ээлжин танаас бид нэр ийм онгуулагаас лавлгаанууд авах юм. Зээл судлах энэ хугацаа ер нь нийтдээ хэдэн минут болох уу? За харилцагч болгоноос материал аваад манайх хуралдахад бол нэг 10 сарын болгоо шийдэх гэсэн. За даалгавартаа болохоор би харилцагчаас анкетыг аваад бусад мэдээлэл нь болохоор төвшахт танд байгаа тий. За тэгвэл хурлын өрөөлөг орж хуралцгаая. Та төр зэрэг хөлийгээ сууж байгаарай. За манай хурлын өрөө. Анхны салбарын хорооны хурал маань амжилттай болох болтугай. За гарч тэгвэл харилцагчдаа сайхан мэдээг нь дуулгах нэ. Нэг зээл гаргасан. Автомашины зээл гаргасан. Тэр надад айгүй сонирхолтой байсан. Салбарын хорооны хурлаас гараад ирлээ. Одоо харилцагчтай очиж сайхан мэдээг нь дуулгах нэ. Салбарын хороо хуралдаад таны зээлийн өсөлтийг 100% шийдлээ. Баяр хүргэе. За баярлалаа. За гэрээгээ зурж. За. Саяны харилцагчийн зээлийн гэрээ та батлаад өгөөч. Баярлалаа. За захирлаа хоёлоо дуу халъя. За манай Очон Finance хэдэн салбартай вэ? Ямар бодлого баримталж ажилладаг вэ? За манайх одоогоор 8 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. За барьж байгаа бодлогын хувьд гэх юм бол бүх салбар бүр ижил яг нэг стандарттай. Тэгээд харилцагч бүртээ ойлгомжтой, хүртээмжтэй, тэгээд ил тод шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорж ажиллаж байна бид бүхэн. Танай салбар айгуу гоё юм а, дотоод засал масал энэ төр надад айгуу таалагдж байна. Маш их таалагдж байна. Тийм. Одоо манай ингэ зээл авж байгаа хүн шүү гэх нэг найз гин ч юм уу те тэгж харддаг юм шиг. Тийм мэдрэмж төрсөн үү те. Тийм. Өөр бусад одоо ажиллагаа хүндрэлтэй зүйл юм гарснаа гарсангүй дээ. Тэр нэг харилцагчийг нөгөө нэг яг энэ хүнд зээл алах уугүй тэр таньж мэдэх зүйл нь жам жоохон хэцүү санагдсан баг. Тэгээ яг анхаарал хизээч өмнө харж байгаагүй тийм хүнээ шууд итгээд зээл алгана гэдэг тэр л хэцүү байсан баг. Тийм тэр нь хэцүү байна. Бусдаар бол бас айгуу гоё санагдлаа. Тийм. Чи ер нь тэгтээ сайн хийж штэ ажилдаа. Тийм баярлаа. Манайд ажилд орох юм уу? Тэгдөө. Захирлууд нэр миний хоёр уулзсан хоёр захирал хоёлаа эмэгтэй хүмүүс байсан юм байна. Тэр нь надад бас айгуу тийм гоё inspiring санагдлаа.
За өнөөдөр Очвон Finance Алтан жолоо офис дээр болон Ярмгийн салбар дээр нь бас очиж яг үйлчлүүлэгчтэй тулж үзээд гэрээ хийгээд тэгэж ажиллаж үзлээ. Өнөөдөр надад бол маш сонирхолтой гоё ялаа. Тэгээд өнөөдөр би Очвон Finance-д маш сонирхолтой гэдэг үнэлгээг өгч байна. Нэрээ Очвон Finance-д ийм гоё хамт олонтой, ийм гоё офистай газар ажиллахыг хүсэх юм бол CV-гээ ажлын байрын зарын сайтууд руу явуулаарай. Яг одоогоор бол зээлийн мэрэгжилтэн болон салбарын захирал маш түргэн шуурхай хэрэгтэй байгаа юм биш үү? Дараагийн workplace-ээрээ уулзцгаая. Bye. Like and subscribe.